За ашигт малтлын тухай хуулийн төслийн талаар бол нэлээ их хүлээлт нийгэмд байсан. За дотоод гадаадын хөрөнгө оруулагч нарын хувьд ч гэсэндээ хүлээлт байгаа. Иргэд аж ахуйн нэгжүүдийн хувьд ч гэсэн хүлээлт байгаа. Эдийн засгийн өсөлтөнд эерэг хувь нэмэр оруулах болов уу? Ерөн цаашдын эдийн засгийг тэлэх явдалд бас хөрөнгө оруулалт татах явдалд бас эерэг хувь нэмэр оруулах болов гэсэн хүлээлт бол байсан. Тэгэхээр бас яг тэр хүлээлтэнд нийцэх хэмжээний өөрчлөлт бас орж ирж байгаа хэсгэд бол эргэлзэж байна. За нөгөө талаасаа энэ хууль ягаад ийм удаан орж ирэхгүй байгаад гатсан бэ гэхлээр ерөн сүүлийн хэдэн жил чинь бид нэг юм нүүрсний халуурал дундл амьдралаа шүү дээ. Тэгэл одоо нөгөө нүүрсний экспортоо тэдэн сая тонноор нэмэгдүүлээ нөгөө зөвшөөрөл тээврийн зөвшөөрөл нь ингэн энтер гэсээрэн байгаад бусад одоо уул уурхай салбарын хөгжлийн талаар бол ер нь огт бас бодолцоогүй гэж хэлж болно. Тэгээ нөгөө Монголын заяа их гэдэг шиг нөгөө нүүрс нь үнэн буураад эхлэнгүүт хөрх юм нөгөө зэсийн үн нэмэгдээд манай бас энэ экспортын дутагдлыг нөхөөд ингээд явж байгаа учраас л гинт нөгөө зэсээ сансан гэдэг шиг одоо энэ ашигт малтлын тухай хуулийг ч гэсэндээ оруулж ирэх бас нэг үндэс болж байгаа шиг байна. Тэгээд би бол бас энэ салбарын яамыг бол хариуцлагагүй ажилласан гэж харж байгаа. Ягаад вэ гэхлээр одоо энэ зэсийн амнааттай холбоотой маргаан гараад байна шүү дээ. Тэгээд ердөө хагас жилийн өмнө улсын их хурал дээр оюутлогоо төслийн төр хянан шалгах хороо ажилласан. За улсын хурлаас 120 дугаар тогтоол батлагдсан. За мөн одоо хөрөнгө оруулагч талтай засгийн газрын одоо нөгөө хилцээр хийх үйл ажиллагаа эхэлсэн тий. Тэгээд тэр чинь хагас жилийн өмнөх л асуудал шүү дээ. Тэгээд онтрэ дээр бол одоо ийм хилцээр явагдана гэсэн хүлээлт бол хаана байсан шүү дээ. Тэнгүү таад болохоор одоо тэр хүлээлтийг бол ингээд шууд эвдээ ачиж байгаа байхгүй. Одоо бид нар ямар ч тогтоол шийдвэр гаргасан бас нэг хүлээлт үүсчлээ шүү дээ. За эдгээр ер нь бол энэ зэсийнхаа амнаатын тогтолцоог ингэж бууруулах юм байна. Тийм биз? Тэгэхээр тэр хүлээлтийг бол бид нар одоо бас яаж чадахгүй. Тэгэхээр таад анханасаа ийм юм оруулж ирэх шаардлагагүй л байсан гэж би хэлэх гээд байна. Яа тэгэхээр тэр онтрегийнхаа тэр хилцээрийнхаа үйл явцыг эрчимжүүлэлтээ ер нь тэр чи юу болж байгаа? Яг онтрегийн асуудал дээр тодорхой зүйл юу яригдчихаа. Энэ 120 дугаар тогтоолоор улсын хурлаас засгийн газар даалгавар олсон зүйлүүд яг ямар хэрэгжилттэй байна гэдэг асуудал. За хоёрдугаар асуудал. Энэ чухал ашигт малтмал гэж бид нар зөндөө ярьлаа. Гэтэл энэ хуульд чи ерөөсөө чухал ашигт малтмал гэдгийг нэг тодорхойлсон байна. За тэгээд засгийн газарт бас нэг одоо юу гэдгийг жагсаалт батлах, бодлого тодорхойлох хэрхүүргийг өгсөн байна. Тэгээ энэ одоо асуудал чи яг ямар хэмжээнд явж байгаа юм? Ерөн чухал ашигт малтмалынхаа бодлогыг юу гэж үзэж байгаа? Европын холбоо гэхэд парламентаар байгуулсан байж бодлого баталсан байж штэ. За чөлөөлөл гэдэг байгаа засгийн газар чинь. За тэнгууд энэ хуулиараа 2-3 тийм тусгай зөвшөөрөл оруулаад ирж байгаа. Энэ баяжуулах үйлдвэрийн тусгай зөвшөөрөл 5 жилээр олгоод 5 жилээр сунгана гэдэг одоо мэдгүй. Ийм богино хугацаанд баяжуулах. За жаргалан гишүүний асуултанд хариулъя. Баяжуулах үйлдвэрээс эхлээд хариулъя. Би баяжуулах үйлдвэрийн тусгай зөвшөөрөл хийхгүй бол хулгаан баяжуулалт явагдаж байна. Зөвшөөрлийн хуулийн үндсэн үзэл санаа хэрэгжихгүй байна. Газрын хэвлэлийн баялаг дээр бол тусгай одоо зөвшөөрөл заавал авна гэдэг чиглэлтэй байгаа. Чөлөөлөх ёстой юмыг чөлөөлнө. Ингээд яаж дэмжих вэ гэдгээ бас энэ зөвшөөрөлтөй болгож шийдэхгүй болохгүй байна. Ачит ихт гэ компани байна. Зэс Эрдэнэ хувь гэ компани байна. Эрдэмэн гэдэг компаниуд байна. Энэ компаниудын энэ үйлдвэрүүдэд бид нар тусгай зөвшөөрөл өгч чадахгүй шүү дээ. Хянж чадахгүй шүү дээ. Хэмжээ хязгаарын тогтоож чадахгүй шүү дээ. Болохгүй шүү дээ. Баялаг шүү дээ энэ чинь бас. Баялаг боловсруулж арлага болж байгаа шүү дээ. Зохицуулах шүү дээ. Хоёрдугаар онтротой холбоотой асуудал дээр Монгол Улсын засгийн газрын байр суурь бол ямар байгаа вэ гэхээр менежментийн төлбөр зээлийн хүүгийн хэмжээг бууруулсны дараа л онтрыг ярина. Онтрыг хамгийн түрүүнд ярихгүй. Ягаад гэвэл онтрыг хөрөнгө оруулагч талаас хамгийн дөрөнд ярих гэдгийг. Монгол Улсын засгийн газар бол үгүй ээ. Өмнөх гэрэн дээрээ байгаа алдаа дутагдлаа зассны дараа цаашаа хөдөлнө гэж. Засахгүй бол хөдлөхгүй бид нар. Улс орныхоо тэр баялагын өгөөжийг өмнө ингээд бас алдаатай гэрээгээр алдсан учраас тодорхой хэмжээнд урагшилсан ч гэсэн хүссэн хэмжээнд хийж чадаагүй учраас сайжруулж цаашаа явъя гэж байгаа. Хилцээр явна. 3 дугаар зэсийн амнаатыг бид нар оруулж ирэх ёстой. Энэ дэр манай Батнайрамлаг гишүүн гэсэн санал нэг байгаа. Одоогийн байгаа бодлогоор явбал жаргалан гишүүнэ Рио Тинто гэдэг ганцхан хөрөнгө оруулагчаас Монгол улсын зэсийн салбар манай энэ орлого хамаатай байгаа. Дахиад нэг
зэсийн том төсөлтөө болчвол ядаж бид хаа зогсоож байгаа ч хамаагүй бид нар хийж чаддаг болно. Шалгалт үзүүлж чаддаг болно. Өнөөдрийн байдлаар зэсээс 1.8 их найд төгрөгийн амнат орж ирж байгаа. Энэний 900 тэрбумыг нь ойдлох гэж. Цаана бас улс орон нутгийн төсөв төлж байгаа татвар байгаа. Төсвийн орлого тасрах энэ одоо нөхцөл байдалд орчод байгаа учраас бид нэр хүчтэй шахалт үзүүлж чадахгүй шүү дээ. Тэгэхээр бусад төслүүдээ нэмэр байна. Одоогийн байгаа бодлогоор бол бид нэр хоёрхан төсөлтөө л байна. Нэгхэн хөрөнгө оруулагчаас хамааралтай л байна. Би бас энэ салбарын судлаач хүн. Дандаа улс төрч байгаагүй. Салбараа бас гадралнаа. Судалдаг. Мэднэ тодорхой хэмжээнд. Ашиг мартуулын салбарыг удирдна гэдэг бол тухайлсан салбар болгоных нь түүхий болгон дээр нь тусгаалсан бодлого хийж удирдах авч явдаг салбар. Тийм учраас би энэ өөрийнхөө оруулж ирж байгаа бодлогот итгэл төгс байгаа. Буруутахгүй байх гэж бодож байна. Энэ дэлхийн уулуурхаан салбарт хэрэгүүлж байгаа улс орнуудын л барьдаг бодлогууд. Олон төсөлтөө болох, олон түүхийн эдийг гаргаж ирэх, түүхийн үеийн унал төсөлтийн одоо циклийг тооцож эдийн засгаа доктортой авч явах бол бодлого. Манай улсын бодлого байх хэрэгтэй. Тантай санал нэг байна. Нүүрснээс өөр юмгүй эдийн засаг босгоцсон байхгүй бид нар. Нүүр сунлаа будаа. Нүүр сайжрлаа хөөрлөө. Хэрвээ та ажиглавал нүүрсний үн унахад зэсийн үн өсдөг. Зэсийн үн тогтворчход нүүрсний үн өсч идэг. Хамгийн шилдэг жишээ нь Канада улс байна. Тэгэхээр бид нэр энэ түүхийд салбарлуулж хөгжүүлж ижил бид нэр энэ хөрөнгө оруулагч, зарим хөрөнгө оруулагчдын нөлөөллөөс гарнаа л гэж харж байгаа. Рио Тинтотой хэлэлцээр хийх маш тодорхой үүрэг даалгаврыг бол Улсын хурлын 102 дугаар тогтоолоор бол өгсөн байгаа. Тэгээд энэ дээр бол за танай хэлэлцээрийн баг хамт олон болохоор менежментийн төлбөрийг бол буурууллаа гэдэг нэг зүйл ярьсан. За тэр нөө зээлийн хүүгийн асуудал бусад зүйлүүд нас юу болж байгаа талаар бас нэг тодорхой мэдээлэл өгмөр байна те. Тэгээд бид эдийн засгаас солонгоруулж ийж олон төслүүдтэй болж ийж тэгээд зөвхөн уулуурхаа гэлтгүүгээр олон салбаруудаас экспортын орлогоо бүрдүүлж ийж за уулуурхаа дотроо бас одоо түүхий дээр нь төрөлжж ийж хөгжинө гэдэгтээ санал нэг байгаа. Гэхдээ асуудал яг юунд байгааг мэдсээрэн байж ийж одоо юу гэдгийг нэг шатараалсан байдлаар бодлогоо оруулж ирэхгүй тий одоо нэг асуудлаа шийдээгүй байж дараачийн асуудал руу ингэж үсчдэг. Ийм байдлаар явах юм бол ингээ бидний нийтлэг эрх ашиг ерөөсөө хангахдахгүй байна л гэсэн зүйл. Тэгэд Эрдэнтийг яахлаараа дандаа ингэж дээрлэхтэй. Эрдэнтийг ажил дүр эрх соёлын салбарын сайдын хувьд дээрлэхээгүй. Эрдэнтийгээ бусдад ажиллахаа авч үзье гэдэг байр суурийг илэрхийлж байгаа. Сангийн амны өгсөн одоо зөвшөөрлийн дагуу л одоо ингээ ороод ирсэн ажлын хэсгтэрээ засъя гэдэг байр суурийг илэрхийлсэн. За улсын засгийн Монгол Улсын засгийн газраас ерөнхий сайдын 68 дугаар захимж гарч намайг менежментийн төлбөрийг 50% хүртэл буулгаад ирээ гэдэг даалгавар өгсөн. 50% буулгаад ирсэн. Би өөрийнхөө хариуцсан энэ удаан хугацаанд яригдсан төлбөрийг бууруулсан. Ингэснээр 2.2 тэрбум долларыг Монгол улсад авч үлдсэн. Хүмүүс 6% менежментийн төлбөртэй гэдээ хараад байдаг юм шиг байна лээ. Нэмэлт 2 төлбөр байдаг шүү дээ. Энийг хэн ч ярихгүй байгаа. Рио Тинтогийн менежментийн төлбөр гэсэн нэмэлт төлбөр байгаа. Зээлийн хүүгийн шимтгэл гэсэн нэмэлт төлбөр байгаа. Энэ нийлээд 9% авчдаг. 10% хүрдэг ирэн зарим хугацаанд. Тэгэхээр энийг бид нар бууруулсан. Энэ парламентын бүрэн эрхийн хугацааг талдаа орж байгаа одоо энэ хаврын чуулган дусснаар бол яг 2 жил болох гэж байна. За энэ хугацаанд бол бид засгийн газраас энэ томоохон бодлого дээрээ юм дөрвтэй одоо шинжилэл реформын шин чанартай хуулийн төслүүдийг өргөн бариад шийдвэрлэх байхаа гэсэн хүлээлттэйгээр тэгээд 2 жил болчлоо. Тэгээ засгийн газар ийм хуулийн төслүүд өргөн барьдаг. Гэтэл тэднэр нь болохоор яг ингээд ийм нийгмийн хүлээлтэнд хүрдэггүй, тодорхой асуудлуудыг шийдээгүй, дутуу дулмаг яг иймэрхүү байдлаар орж ирээд за чухал асуудал учраас энэ асуудал дээр иргэд олон нийт одоо энэ засгийн газраас төдийгүй парламентаас шийдэл хүлээж байгаа гэдэг үндслээр хэлц хэсгийн дэмжээ явцдаг. За тэгэнгүүт ажлын хэсэг байгуулагдаад явдаг. Тэнгүүд нөгөө анх орж ирсэн төсөл нь болохоор ингээд дутуу дулмаг учраас нөгөө ажлын хэсгийнх нь одоо ажилд бас нэлээд хүндрэл учирдаг энэ төр ажил тийм асуудал зөндөө гарч байна. Тэгээ энэ бол одоо бас л дахиад яг л тэр замаар орох гээд байна л та.
тухайлах юм бол би одоо түрүүн бас асуугаад байгаа энэ чухал ашигт малбарын бодлого ерөөсөө тусгагдаагүй байна. Нэг нэр томьёо л орсон байна. За тэгээ засгийн газар дээрээ жагсаалт батлах барих энэ төр эрхийг авцсан. Тэгээ энэ чухал ашигт бодлогын бодлогынхаа хүрээнд энэ зэсийнхаа асуудлыг ч гэсэндээ оруулаад энэ бусад улс орнуудын нэгэн айдлаар энэ одоо бас энэ хөрөнгө оруулалт татах, за энэ supply chain-ийнхаа асуудлыг шийдэх мэдэх одоо мэдхгүй нэг тэр арай юм дөрвтойхон байдлаар энэ шинэ эдийн засагт чинь нийцж байгаа энэ дэлхийд дахны трендүүдийг дагсан нэг тийм бодлого бас оруулж иж болоогүй мүү гэдэг асуулт. Тэгэхээр нэгэнт одоо энэ та хэдийн оруулж ирж байгаа төсөл дээр энэ чухал ашигт малбарын бодлого байхгүй байгаа учраас магадгүй тийм бие даасан хуулийн төслийн хүрээнд явах юм уу гэдэг асуудал гарч ирнэ. Яагаад гэвэл ажлын хэсэг дээр энийг чинь бас шийдэх боломж байхгүй. Тийм гэх мэтчлээ ингээд юм дутуу долмог байдлууд бий болоод байна. Тэгээд өнөөдөр бол Дамжин сайд их тийм айгу сонин хоёр үзүүртэй зүйл шиг зөндөө юм ярьлаа шүү дээ. Би бол одоо хувь хүний хувьд бол салбараас асар сайн мэдээд байдаг судлаач хүн. Гэтэл засагч ингээд байна. Тэгээд одоо мэдгүй одоо хэрв нэгэнтээ салбарын сайдаар томилогдоод ингээд явж байгаа нөхцөлд бас кабинетийнхаа тэр одоо шийдвэрүүдийг хамгаалдаг энэ төр байх хэрэгтэй шүү дээ. Тэгэхгүй ингээд нэг юм сонио хоёр үзүүртэй зүйл шиг юм яриад бивэл дэмжиж байгаа засаг дэмжээгүй мааж гэж явах шиг. Тэгэхээр чинь хүмүүс одоо эргэлзэх нь аргагүй үстэй. Танай засгийн газрын бодлогот. Энд чинь танай засгийн газраас ямар ч тийм манлайл харагдахгүй байгаа шүү дээ. Тэгээд нэг сайд нь орж ирээд нэг юм яриад одоо энэний араас тэр бизнесийн эрхчлөөний хууль орж ирнэ. Айгуул бол бид нарстэй төлөөлөх гэж байгаа, барих гэж байгаа тусгай зөвшөөрөл ийм тийм энэ төр гэл бас л шалт ис үндэлийн юм ярина шүү дээ. Тэгэхээр танай засгийн газрын тэр одоо манлайлны бодлого чи хаана байгаа? За эцэст нь оюут толгойн гэрээ байгуулагдаад одоо даруй 17 дахь жил болж байгаа. Тэгээ сая бид нар тэр 16 жилийнх нь ойгоор гэдэг шиг их хурал дээр тэр төр хянан шалах хорооны сонсгол хийгээд өчнөө олон одоо хоног судалгаа шинжилгээ хийгээд сонсголын хүрээнд 3 өдөр одоо асуудлуудыг сонсоод ингээд явсан. За тэгээ үр дүнд нь тэр 120 дугаар тогтоол гэдэг тэр тогтоол батлагдсан. Маш тодорхой зал бүхий. Тэгээ улсын хурлаас засгийн газар тийм тодорхой үүрэг чиглүүлсэн тогтоол энд таны тэр сайдын хуваар юу бодох чинь бол бас хамаагүй. Тэгээд тэр тогтоолын хэрэгжилтэйл бид нар танаас нэхэд байгаа. Тэгэнгүүт яг үндсэн тэр нөгөө асуудал руугаа орохгүй энэ хилцээр эхлээд одоо баг даруй хагас жил болж яхад яг тэр тогтоолын тэр нэг бүхий 5 зүйл дээр тодорхой ахиц дэвшил гаргахгүй тэгээ зүгээр тэр нөгөө хилцээр хийх тэр одоо зээлийн хүүний талаар хилцээр хийх 7 жилийг ингэсэн тэгсэн энэ тэргээ зүгээр нэг юм дайвар зүйлүүдийг л яриад шоудаад ах юм. Тэгээ үр дүн чи хаана байгаа би хэдэн ямар хугацаанд энэ хилцээр чи үргэлжлэх юм. Тэгээ хагас жил боллоо шүү дээ хангалттай шүү дээ. Тэгэхээр энэ дээр л үр дүн гарга. Уулуурхай сайдаас бөгөөд энэ засгийн газраас ерөөсөө ноёдлогын хилцээр дээр л үр дүн гаргахыг л хүлээж байгаа шүү яг цагаад болохоор түүх тэрийг л